За хэвлэлийн үндийн эрхтнүүдийн оршилгоо хийхэд яг юунууд харагддаг вэ гэх юм бол хэвлэлийн үндэд бүхэлдээ хоёр том эрхтэн систем байгаа. За тэрэнд нь болохоор нэгдүгээрт нь хоол боловсруулах систем, хоёрдугаарт нь шээс бэлгийн замын систем гэсэн эрхтнүүд байгаа. За тэгээд тэр эрхтнүүдийг хэвлээ явахад ер нь бүгднгийн л харна гэсэн үг. Өө нэрэ буцаа сүргэт. Буцаж хаяад шүү дээ. Хотоодных нь агуулмжинд. Сүргэн гэж юу? Хоол нь буцаад хотоод руугаа ороод энэ да нарийн гэснээсээ 6 настай хүүхдүүд ингээ хотоодны өрөвсөл, хотоодны улаалт харагдчихаа. За энэ бол ингээ хотоодны гарах хэсэг ингээд нарийн гэцэл руугаа бас улаалттай харагдаад байгаа байхгүй юу? За нойрлч хаахаарай. За гизээд хамгаалгач. Нойрлч бол харцангуй гайгүй байна. Нойрлчгаа энэ дэр бол цайсан юм харагдахгүй байна. Гэхдээ энэ хотоодны өрөвсөл ингээд удаан даймжраа сүргөө ингээд удаан хугацаанд хадгалагдах юм бол нойрлчгаа бас өвчлөнө. Тэгэхээр ингээд хотоодол маш сайн амжилт хэрэгтэй болоод байгаа юм да хүмүүс.